ижилсэн Венесуэл улсад социалист системийг байгуулах гэж Уго Чавес чин сэтгэлээсээ оролцсон гэдгийг бол хэлэх хэрэгтэй. Хэдийгээр социалист системийг Венесуэлд байгуулж чадаагүй боловч Латин Америкийн улс орнууд анх удаага өөрсдөө ардчилсан улс орнууд бий болж чадсан хамгийн гол гавьяа юм. Үүний гол баталгаа нь гэвэл энэ 7 хоногт болсон Венесуэлийн парламентын сонгуулийн үр дүнд хэдийгээр социалист системийн гэгдэх бол улс гэгдэж бол байсан ч гэсэн Венесуэл улсад сөрөг хүчин ялсан явдал юм. Ингэснээр Венесуэлийн үндэсний ассамбле гэдэг парламентэд анх удаага энэ 7 хоногоос бол ахуулаад маш хөгжилтэй сонирхолтой явдал болоод эхэлж бол магадгүй. Венесуэлийн парламентын гишүүд уйтгарлан үүргэлж сууха болох цаг ирлээ гэж хэлж болох юм. Энэ нь Латин Америкийн орнуудад жинхэнэ ардчилсан үйл явц дахин 2 дахь давлгаа гарч ирэх. Тэгээд хамгийн гол нь Латин Америкийн улс орнуудад жинхэнэ зах зээлийн хүчирхэг эдийн засгууд бий болох тэрхүү боломжийг бий болгож магадгүй юм. Дараагийн онцлог мэдээлэл бол мөн бас нэгэн сонгуультай холбоотой мэдээлэл байгаа. За Францад улс орон даяар бас орон нутгийн сонгуул болсон. Парис хотод болсон террорист халдлаас хойш явагдаж байгаа гэдэг үүднээс бас энэ сонгуулийг онцолж үзэх шаардлагатай байх. За Марин Ле Пенний өдөртөг Францын хит барууны үндэсний фронтын хөө орон нутгийн сонгуульд бас томоохон ялалт байгууллаа гэсэн мэдээлэл байна. Ер нь энэ цагаачдын урсгал, за террорист халдлагууд гэдэг энэ бүх үйл явдлууд дэлхийн нийтээр энэ барууны чих баримжаатай, барууны үзэл баримтлалтай үнцэрхэг гэсэн юм намуудыг ялалтанд хөтөлж байна гэсэн дүр зураг ерөөхдөө харагдаж байгаа. Яагаад вэ гэхээр Европын орнуудын ард иргэд анх удаага яг өмнө нь аюул тулгарсныг олж харсантай холбоотой юм. Энэ бол Европын үнд зүйлсийг бол алдах аюул, өөрсдийнх нь сайхан амьдрал төгсгөл болох аюул. Ер нь айдас түгшүр дайм байлдаан нийгмийн тэгш бус байдал өвчин зовлон гэд бүхэл аимшигтай юм Европын хилээр дамжин цагаачдын нуруунд дээр ачаа болон орж ирж байгаатай холбоотой юм. Тэгэхээр яагаад хит барууны намууд ялалт бол байгуулж байгаа юм бэ гэхээр тэд анхнаасаа цагаачлалыг бол эрс эсэргүүцэж бол байсантай холбоотой юм. Энэхүү сонгуул юугаар онцлог вэ гэхээр 11 сарын 13-нд Парис хотод болсон аимшигт террорист халдлагын дараа болж байгаагаараа онцлог юм. Энэхүү террорист халдлагын дараагаар ерөнхийлөгч Франсуа Олланд лалын халифат бүлэглэлийн эсрэг аврах том эвслийг бол байгуулахын төлөө дипломат хүчин чармайлт гаргасан болохоор Франсуа Олландын рейтинг нэмэгдсэн. Тэгэхээр энэхүү рейтинг нэмэгдсэний ачаар засгийн газрын намууд ч гэсэн орон нутгийн сонгуульд гайгүй үр дүн үзүүлэх байх гэж найдаж байсан юм. Гэвч энэхүү найдлага энэ 7 хоног талаарвал боллоо. Францын хит барууны үндэсний фронт намын удирдагч Марина Ле Пен энэ 7 хоногт маш сайхан инээмсэглэх боллоо. Үүний гол шалтгаан нь бол Франц улсын орон нутгийн сонгуульд үндэсний фронт намыг дэмжигчид хэд дахин нэмэгдсэнтэй холбоотой юм. Марина Ле Пен Европ төвд болж байгаа цагаачдын асар том урсгал Францын нийслэл хотод болсон аимшиг террорист халдлага зэргийг өөрийнхөө талд маш амжилттай ашиглах боломжтой гэдгээ шууд харуулж чадлаа. Хойд зүгийн Пасте Кала Пикарда гэдэг жижигхэн хотод Франсуа Олланд ялагдаж харин үндэсний фронт намын удирдагч Марина Ле Пен олон нийтийн талархлыг хүлээлээ. Одоо Франц улсад дахиад олон сонгуул болно. Парламентын сонгуул болно, ерөнхийлөгчийн сонгуул болно. Орон нутгийн сонгуульд ийм амархан ялсан юм чинь Марина Ле Пен бусад сонгуулиудад амархан ялж магадгүй гэдэг тийм сэтгэлдлийг төрүүлж байна.
Францын сонгогчид урд нь Марин Le Pen-ыг жирийн нэгэн хэд барууны үзэл сурталыг бол баримталдаг хүм гэж үздэг бол байсан бол одоо бодит байдлыг зөвөр харж байгаа улс төрч гэж анх удаага үздэг бол болсныг энэхүү орон нутгийн сонгуул батлан харуулж байна. За Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Сан Бернардино гэдэг хотод лалын шашинд 2 хүн за хүмүүсийн амь насанд хүрсэн ийм 14 хүнийг амь насанд хүрч 21 хүнийг шархтуулсан ийм үйл явдал болсон. За энийг одоо цагдаагийн байгууллага тухайн мужийн цагдаагийн байгууллага бас мөрдөх товчоо шалгаж үзээд за энэ аллах уу эсвэл террорист үйл ажиллагаа юу гэдгийг бас тайлбарлах шаардлагатай болсон. За харин энэ шалгаж үзсний эцэст үүнийг террорист үйл ажиллагаа гэдэг дээр дууга санал нэгдэж байгаа шиг байна. За энэ үйл аллагыг одоо лалын шашинд эрэгтэй эмэгтэй 2 үйлдсэн гэдэг ийм мэдээлэл байгаа. За лалын шашинд хүн үйлдсэн болохоор террорист болчихоо эсвэл олон хүний амь насанд хүрсэн болохоор террорист үйл ажиллагаа болчихоо гэдэг асуулт олон байна л да. Тэгэхээр бүр түрүүчийн 7 хоногт Калифорни мужи улсын Сан Бернардино хотод энэхүү аимшигт аллаг болоход үүнийг террорист халдлага гэж хэн ч үзэхгүй байсан юм. Учир нь Америкийн нэгдсэн улсад автомат бууд зэвсгийг бол иргэд чөлөөтэй эзэмших хэрэгтэй болохоор иймэрхүү олон хүнийг буудан алсан явдал урд өмнө гарчвал байсан. Энэ бол сонирхолтой зүйл биш. Тэгээд ч Сан Бернардино гэдэг бол жишээлбэл Apple компани ерөнхий захирал Тим Кукийн үргэлж өөрийнхөө презентацийг тавьдаг газар шүү дээ. Маш амгалан тайван цаг уурын хувьд бол сайхан ерөнхийдөө баян чинээлэг жаргалтай хүмүүсийн амьдардаг ноёрмог хот байсан юм а. Гэтэл энд хүмүүсийг олноор нь буудан алсан лалын халифат бүлгэлтэй холбоотой гэж хэнийг санаанд бол ороогүй. Учир нь лалын халифат бүлгэлийн алан хядагшид голдуу улс төрийн докторгүй байдалтай байгаа газруудад алан хядагуул үйл ажиллагааг үйлддэг юм а. Гэвч Америкийн нэгдсэн улсын мөрдөх товчоо энэхүү үйл ажиллагааг сайтар шалгаж үзсний эцэст алан хядагуул үйл ажиллагааг бол үйлдсэн лалын шашинт эрэгтэй эмэгтэй 2 энэхүү үйл ажиллагааг террорист халдлагын зорилгоор бол үйлдсэн гэдэг болохыг баталж чадлаа. Учир нь энэ RM2 Фарук Ташван 2 алан хядах үйл ажиллагааг бол үйлдэхээс ердөөсөө хэдхэн минутын өмнө лалын халифат бүлгэлийн удирдагч Ал Багдадид үнэнч гэдгээ зарлан тунхагласан ажээ. Нэгэнт лалын халифат бүлгэлийг лалын шашинтнуудын цорын ганц жинхэнэ улс удирдагч гэж бол үзсэн болохоор энэ бол лалын халифат бүлгэлээс бол үйлдсэн алан хядах үйл ажиллагаа гэж бол үзэхээс өөр аргагүй болж байна. Нэг сонирхолтой зүйл нь гэвэл энэхүү алан хядах үйл ажиллагааг энэхүү RM2-ын өрхийн тэргүүнийг биш харин эхнэр нь анхнаасаа зохион байгуулсан гэдэг нь тодорхой болж байна. 27 настай Пакистан улсад төрсөн Малик гэдэг эмэгтэй Чикаго хотод төрсөн Америкийн иргэн 28 настай Фарук гэгчтэй гэрлэж 2014 онд Америкийн нутаг дэвсгэрт бол орж ирсэн. Тэгээд ерөөсө 12хан сар хүрэхтэй үгүйтэй хугацааны хооронд Америкийн соёлоор хүмүүжсэн тэмч залуу биш өөрийн гэсэн байр суурьтай эрэгтэй хүнийг Америкийн эсрэг бол үзэлтэй алан хядагч болгон хуйргаж чадсан байна. Энэ нь Америкийн нэгдсэн улсад алан хядагч лалын шашны үзэл суртал ямар хүчтэй орж ирж байгааг бол харуулж байна. Өөрөөр хэлбэл лалын шашны үзэл сурталаар бол хүмүүжсэн эмэгтэй өөрийнхөө нөхрийг алан хядагч болгоход түүнд юу ч саад болж чадаагүй байна. Ингэснээр энэхүү алан хядах үйл ажиллагаа бол болсныг ерөнхийлөгч Барак Обама хүлээн зөвшөөрч маргааш өдөр нь Америкийн нэгдсэн улсын телевизээр ард түмэндээ хандаж үг хэлсэн юм а. Тэгэхээр лалын шашинт иргэд Америкийн нэгдсэн улсын
аюулгүй байдалд хамгийн ихээр занал хийлж байна гэдэг ийм үзэл суртал бас нэлээд давмгаалж эхэллээ. За гэхдээ Америкийн нэгдсэн улс бол өөрөө уугуул иргэд гэж байхгүй. За харин цагаачд нутгаас ирсэн цагаачд төр оршин тогтносон, тусгаар технологи бий болгосон ийм улс орн гэдгийг бас иргэд мэдэж байгаа. За тэгвэл энэ Америкийн хамгийн гол үнэт зүйл болсон энэ ялгуурлан гадуурхгүй ардчлал гэдэг үнэт зүйлээ байхгүй болгох асуудал сүүлийн үед яригдж эхэллээ. Ялангуяа энэ лалын шашинтнуудын эсрэг хэлж байгаа үгийг хэлж байгаа энэ намууд ялалт байгуулад байгаа нь магадгүй бас 2016 оны сонгуульд Дональд Трамп гэдэг хүн ялалт байгуулах уу гэдэг асуултыг бас дагуулж эхэлж байна. Учир нь гэх юм бол Дональд Трамп лалын шашинттай иргэдийг Америкийн нэгдсэн улс руу оруулж ирж болохгүй гэдэг үгийг хэлж эхлэв л дээ. Тэр бас сонгуулийн үйл ажиллагаагаа бас бүгд найрдах намаас эхлүүлж байгаа гэдэг ийм зүйл яригддаг хүний хувьд. Тэгэхээр Сан Бернардино хотод Америкийн нэгдсэн улсын газар нутаг дээр хамгийн том алан хятадхул үйл ажиллагаа болсныг эрх баригчид хүлээн зөвшөөрсний дараагаар ерөнхийлөгч Барак Обама үг хэлэхэд бол хүрсэн. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол Америкчуудын хувьд бол маш чухал үйл явдал байх болох нь мэдээж бол байлаа. Гэвч ерөнхийлөгч Барак Обамаг Америкийн иргэд 24 цагийн дараа таг мартахад хүрсэн юм а. Үүний гол шалтгаан нь 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшиж бол байгаа. Улс төрч Дональд Трамп гэдэг хүн Америкийн иргэдийг голдон хүртэл айлгаж зочоосон ганцхан өгүүлбэрийг хэлсэн юм а. Тэрээр хэлэхдээ Дональд Трамп миний бие Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрлөө лалын шашинтан цагаач иргэдийг оруулан ирэхийг хориглох хэрэгтэй гэж үзэж бол байна гэдэг ганцхан өгүүлбэрийг ил тод ойлгомжтой хүмүүсийн чихэнд сайн сонсогдохоор тод зоригтой хэлсэн явдал юм а. Энэ нь Америкчуудыг ихэд зочоолоо. Учир нь Америкийн түүхэнд хизээч ийм явдал болж бол байгаагүй юм а. Одоогоос 200 гаруй жилийн өмнө Америкийн нэгдсэн улс бол байгуулагдахад Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр оршиж бол байгаа бүх иргэд шашин шүтлэгээс улс төрийн үзэл бодлоос эрэгтэй эмэгтэй гэдгээс арьсны өнгөөс бол үл хамааран тэгш эрэхтэй байх ёстой гэдэг зарчмыг хатуу баримталж бол байсан. Энэхүү зарчмыг бол баримтлаж ерөнхийлөгч Авраам Линкольн 19-р зууны үед аимшигт иргэний дайныг хийсэн гэдгийг ч бид бол мэдэх юм а. Гэтэл Америкийн нэгдсэн улсын тулгуур зарчмыг Америкийн нэгдсэн улсыг хүчирхэг бол болгосон энэхүү зарчмыг эрс үгүйсгэсэн мэдээллийг ерөнхийлөгчид нэр дэвшиж бол байгаа. Магадгүй аз таарах юм бол ерөнхийлөгч болчихж бол магадгүй байгаа хүн хэлсэн Америкчуудыг бол ихэж сандргалаа. Энэхүү үйл явдлын дараа Дональд Трампыг бол буруу шаах кампанит ажил Америкийн нэгдсэн улсын улс төрчдийн дунд ихэд тархсан юм а. Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноос хойш амнаас нь хичнээн ширхэг үг гарсныг хүртэл Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол нэг бүрчлэн шалгаж Дональд Трамп гэдэг хүн галзуу солиотой болохоор энэ үгийг бол хэлсэн байна үгүй юу гэдгийг шинжил ухааны үүднээс хүртэл шалгаж үзлээ. Гэхдээ галзуу солиотой хүн Дональд Трамп шиг тийм их хөрөнгө мөнгийг цуглуулж чадахгүй гэдэг нь Америкчуудын хувьд тодорхой байсан болохоор энэ нь Америкчуудын дунд лалын шашинт иргэд айдас хүйдэс төгшүүр төрүүлэх болсон гэдэг цорын ганц тийм дүгнэлтэнд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо хүрч байна. Дональд Трампыг Израиль улсад бол хүлээн авахаас татгалцсан. Дональд Трампыг Лондон хотод бол оруулахгүй гэж Лондон хотын дарга Борис Джонсон хэллээ. Учир нь Дональд Трамп ба Лондон хотын иргэдийн хоорондын уулзалт маш аюултай нөхцөл байдалд болж магадгүй. Дональд Трамп галзуу нохой шиг амьтан болохоор хүмүүсийг хазчихж магадгүй их маягийн мэдгдлийг Лондон хотын дарга хэлсэн юм а. Гэхдээ энэ нь Америкийн нэгдсэн улсын нийгэмд үүсч байгаа онц аюултай лалын шашинт иргэдийг цааш нь түлхэх гэсэн тийм хандлагыг
нууж ерөөсөө чадахгүй болоод бол байна. Оросын албаны улс Сирийн нутаг дэвсгэр дээр байлдааны үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг өнгөрөөж байна. За гэхдээ Оросын албаны улсын хувьд бас энэ Сирийн засгийн газар Башар Асад ерөнхийлөгчийг дэмжиж оролцож байгаа энэ дайныхаа хувьд бас цэрэг зэвсгийн нэлээд томоохон туршилтуудыг хийх боломж олдож байна гэж хэлж болохоор байгаа. За Каспийн тэнгисээс өмнө нь хуурай газар дээгүр дамнуулан далавчид буужаан харвж байсан. За мөн олон төрлийн нисэх онгоцнууд бөмбөгдөгч болон сөнөгч нисэх онгоцнуудын үйл ажиллагааг бас туршиж үзэж байна. Москва гэдэг том нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц газар дундын тэнгисэд ирсэн. За мөн тийж Сирийн одоо Туркийн онгоцод Оросын онгоц сөнөгчсөний дараагаар бас нэлээд том радарын систем, зенитийн буужин гэх мэтийн зүйлсийг авчирч байрлуул суйрлуулж байна гэдэг зүйлүүд яригдж байгаа. За тэгвэл хамгийн сүүлд гэхэд л Оросын албаны улс газар дундын тэнгисд байгаа шумбдаг байлдааны шумбдаг хөлөг онгоцнуудаасаа мөн далавчид буужаан харуулж лалын халифат бүлэглэл бас зохилт өглөө гэсэн мэдээлэл байгаа. Энэ мэдээллийн талаарх онцлог зүйлүүд нь юу байд юм бэ? Тэгэхээр дайн гэдэг бол угаасаа цэргийн шин техникийг шалгах хамгийн сайн полигон болдг юм а. Хэрвээ дайнд шин зэвсгийг бол шалгаж чадах юм бол тэр зэвсэг хэр найдвартай эсэх нь тодорхой болдог. Тэгээд тийм зэвсэгтэй болсон тухайн улс орныг бусад хөрш орнууд нь айхаас бол өөр аргагүй болдг юм а. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хувьд Сир улс байлдааны ажиллагаанд бол оролцсон. Орос улсад маш аюултай тийм нөхцөл байдлыг бий болгосон ч гэсэн Оросын зэр зэвсгийн үйлдвэрүүдэд тэнд зэвсгээ шалгах боломжийг бол олгож байна. Энэ 7 хоногт Оросын холбооны улсын цэрэг 3 дахь удаага далавчид пуужинг хөөргөлөө. Лалын халифат бүлэглэлийн Арака хотод бол орших байрлалын эсрэг Оросын холбооны улсад бол үйлдвэрлэсэн 24 ширхэг далавчид пуужин нисэн очиж аимшиг цэвэрлийг учрууллаа. Гэхдээ энэ удаагийн туршсан явдал нь онцгой. Учир нь анх удаага Доондох Оростов гэдэг нэртэй шомбодог завнаас энэхүү пуужингийн туршилтыг хийсэн юм а. Ерөнхийдөө дэлхийн 2 дугаар дайнаас хойш шомбодог зав гэдэг бол Тэнгисийн усан цэргийн хамгийн хүчирхэг байлдааны хэрэгсэл гэдэг нь тодорхой болсон. Харин хүйтэн дайны үед шомбодог завин дээр бол байрлуулсан баллистик пуужин хамгийн аюултай стратегийн зэвсэг гэдэг нь тодорхой болсон юм а. Учир нь шомбодог зав гэдэг бол далайн гүнд нуугдж бол байдаг. Хаана бол байгааг нь тодорхойлоход хэцүү. Шомбодог завыг бол устгахад бол бэрхтээ. Шомбодог зав тэр байтугай хойд мөсөн далайн мөсөн дор 8 метрийн гүнээс ч гэсэн пуужин харваж болж чадна. Харин далавчид пуужин гэдэг радрын системд бол баригддгүй зэвсгийг зөвхөн барууны орнууд бол хэрэгэлдэг гэж үздэг бол байсан бол Оросын холбооны улс анх удаага далавчид пуужинг шомбодог завин дороос хөөргөж чадлаа. Энэ нь Оросын холбооны улсыг тийм амархан дийлж чадахгүй гэдэг тийм сэтгэгдлийг барууны орнуудад төрүүлсэн гэдэг нь мэдээж байгаа. За Францын нийслэл Парис хотод дэлхийн цагуурын дулаарлын эсрэг олон улсын баг хурал нэлээд олон хоногийн хугацаанд үргэлжилсэн. За энэ баг хуралд Монгол улсын төрийн тэргүүн хүртэл оролцсон. За хамгийн сүүлд гэхэл байгаль орчин ногоон хөгжлийн сайд бас үг хэлсэн гэсэн мэдээлэлүүд дотоод мэдээгээр бас гарч байгаа. За тэгвэл энэ үйл ажиллагаа нь бол дэлхийн цагуур хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээлэл хөгжсөн хөгжингүй улсуудад бол энэ хүлэмжийн хийг бас их хэмжээгээр нэвтрүүлж байна гэдэг юм шүүмжлэлүүд бас нэлээд явж байгаа. Эдийн засагт нь тодорхой хэмжээний бас нөлөөлөл байна гэдэг зүйлүүд гэсэн яригдж байгаа. Энэ бүхний бодит жишээ бол манай өмнөд төрш Хятад улсын нийслэл Бээжин хот болчиход байна. За Бээжингийн Загарын бохирдлын улмаас бас амьдрал нь нэлээд зогслоо. Тэнд бол улбар шар биш улаан дохиог асаалаа гэдэг ийм мэдээлэл явж байна. За улаан дохио аснаар барилгын бүх үйл ажиллагааг зогсоолоо сургууль цэцэрлэгүүдийг хаалаа гэсэн мэдээлэлүүд байна л да. Тэгэхээр 11 сарын 30-ны өдөр Францын нийслэл Парис хотод дэлхийн цаг уурын дулаарлын асуудлаарх олон улсын баг хурал болсон. Энэхүү баг хурлын хамгийн гол зорилго нь бол
дэлхийн агаар мандалд хүлэмжийн хортхийг бол ялгаруулж байгаа улс орнуудын энэхүү үйл ажиллагааг зогсоолгох явдал бол байсан юм а. Тэгвэл манай дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хятад улс бол дэлхийн агаар мандалд хүлэмжийн асар ихээр бол гаргаж байгаа улс орнуудын тод жишээ юм. Хятад улс хүлэмжийн хэмжээгээ багасгахыг төдийлөн хүсэхгүй байгаа. Нүүрснээс татгалзахыг хүсэхгүй байгаамаа. Гэтэл Хятад улсад Бурхан Тэнгэрээс дахин сануулга өглөө. Францын нийслэл Парис хотод дэлхийн долларын асуудлаарх олон улсын баг хурал эхэлсэн яг тэр өдөр Хятадын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол асар өндөр төвшөнд хүрч улбар төвшнийг ирэх баригчид зарласан юм а. Ингээд олон улсын баг хурал 11-12 дахь өдөртөө болж байхад Бээжин хот дахь агаарын бохирдол Бээжин хот дахь аимшигт манан будан сарнаагүйгээр барахгүй бүр улаан төвшөнд хүргэх арга хэмжээг эрх баригчид авахаас бол өөр аргагүй боллоо. Цаг уурын долларын баг хурал дуусахад ганцхан өдөр бол ойртож байхад Бээжин хотын иргэд анхудаа тэнгэрт нар байдаг гэдгийг бол сансан байх. Тэнгэр цэлмэж эхэлсэн. Гэхдээ энэ бол аимшигтай дохио байсан юм а. Бээжин хотын тэнгэр цэлмсэн боловч Хятадын эрх баригчдын сэтгэл дэх хар уул ерөөсөө цэлмэж чадсангүй. Учир нь энэ бол Тэнгэр бурхнаас хятадуудад өгсөн дохио юм а. Хятадын эдийн засгийг нэг яаралтай өөрчлөн шинжлэх хэрэгтэй гэдэг тийм дохиог энэхүү сануулга өгч байгаа юм. Учир нь дэлхийн тэргүүлэх гүрний нийслэл хотод амьдарч байгаа 20 сая хүн гэрээсээ гарах боломжгүйгээр олон жил амьдарч чадахгүй. Гэрээсээ хүүхдүүдээ цэцэрлэгт гаргахгүйгээр нийслэл хотод бол амьдарч чадахгүй. Хэдийгээр олон сая долларын цалин хөлстэй орлоготой тэгээд Хятад улсын нийслэлд амьдардаг өндөр албаны хүмүүс ч байлаа гэсэн ийм хүн амьдрахын аргагүй нөхцөл байдал байхын аргагүй юм а. Хятад хотод улсын нийслэл Бээжин тэргүүтээ хэд хэдэн хотод цаг уурын нөхцөл байдлын энэхүү аюултай байдлаас болоод амьдрал зогслоо гэж хэлж болох юм. Учир нь Бээжин хотод тээврийн хэрэгслийг бол явуулахгүй. Задгай газар бол барилгын ажлыг бол явуулахгүй. Мөн дэлгүүр хоршоо хамгийн гол нь сургуулиудын үйл ажиллагааг бол хаах шийдвэрийг эрх баригчид гаргасан юм а. Энэ нь эрх баригчдын хувьдын нэр хүндэд томоохон захирдуул өгсөн явдал боловч хамгийн гол нь Хятадын эдийн засаг, Хятадын цахилгаан эрчим хүч нүүрс шатаадаг дулааны цахилгаан станцууд дээр тулгуурласан явдлыг өөрчлөх хэрэгтэй болсон шууд тодорхой болсон юм а. Энэ нь манай Монгол улсад ч гэсэн шууд нөлөөлж байгаа нь мэдээж. Учир нь манай Монгол улс Хятад улсад нүүрс гаргах талаар ихээхэн амжилт олсон. Манай экспортын орлогын ихээхэн хэсгийг нүүрс эзэлдэг юм а. Харин Хятад улс нүүрснээс салах тийм технологиг нэвтрүүлэхээс өөр аргагүй болсныг Бээжин хотод болсон үйл явдал бол харуулж байна. Бээжин хотын 20 сая иргэдийг дахиад ийм манан бууданд бол автуулахаас эрх баригчид эмээх нь бол мэдээж. Энэ нь зарим дугаартай машинуудыг тодорхой өдөрт бол явуулахыг бол хориглохоос гадна бүр илүү ноцтой эдийн засгийн шинжтэй шийдвэрийг гаргахаас бол өөр аргагүй болно гэсэн үг юм а. Энэ нь Бээрэн болон Оросын холбооны улсаас байгалийн авахаас гадна угаасаа Хятадын эдийн засагт цоо шин технологийн ногоон хувьсгал эхэлнэ гэсэн утгатай үг юм а. За баярлалаа үзэгчдээ бид та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоног дэлхийд дахин дөрвөлсөн гол үйл амьдралын мэдээлэлс таймлан 7 хоногийнхын тайм хөтөлбөрийг хүргэлээ. Та бүхэн таймыг олон улсын таймч ганц толгой бэлтгэн хүргэлээ. За студид
өдрийг амьдарцгаая. Гоё цагаан усан үзүм. Vitafood компани бүтээгдэхүүн.